Өөр ямар шийдлээ төвчлэг бууруулахгүй юм. Одоо сар болгоно надад шийдэл асуух. Энд ч ерөөсө захиргааны арга, эдийн засгийн арга гэсэн хоёр арга байгаа шүү дээ. Бидний би одоо их олон удаа хэлж байгаа тийм ээ. Тэгээд богино хугацааны аргууд нь бол ерөөсө дугаар язгаарлалт байж байгаа. Машины хурдан хугацаанд цөөлж байгаа. Тэрнээс одоо тэр ажлын цагийг одоо зохицуултуудыг хийх боломж нь угаасаа хөтөлбөрийн хуулиараа төрийн албаныхаа хуулиараа ч гэдэг бусад байгууллагууд байж байгаа зүйл тийм ээ. Тэгээ ер нь энэ маш их зөрчилтэй шүү дээ хүмүүсээ энд ярьж байгаа асуудлууд чинь. Би ер нь энд шүү дээ тий. Дараа тустай яриа заа. Ер нь энэ сонгоо гаргаж авах бүгд хэдийн бурс юм бэ? Сайд нөгөө хайсны асуудал. Ер нь 30-аас 40. Би надаас бүгдийг нь шүү дээ. Энэ хайсмаас та нар бүх юмыг надаас асуух. Энэ сайд тэгэхээр замын цагтааг ингээ шууд ажлын удирдаад би хайс удирдаад явдаг хүн биш шүү дээ. Харин төгжрлийн үрийн хилж байгаа. Гэтэл тэр бомд төгжрлийн төсвөөгөө та яриад байх юм. Төгжрлийн төсөв одоо төгжрөл гэдгийг яг юу гэж ойлгоод байгаа гэдэг юм. Одоо шилбэл таны асууж байгаа те төгжрлийн төсөв хөр одоо та тэрний саад зардал нь юу юм бэ гэж асуу. Тэгэхгүй ингээд шүүмжлэх гэж байгаа утгаараа ингээд төгжрлийн төсөв гэж ярь. Төгжрөлдөө зориулж байгаа арга хэмжээнд дотор чинь төгжрөл гэдэг тодтол нэмсэн болохоос биш сургууль цэцэрлэггүй улмаас одоо ингээд нөгөө төгжрөлч үүсээд нэггүй сургууль цэцэрлэгийн зардлыг нэмэхийн тулд төгжрөлийг бууруулахын тулд одоо сургууль цэцэрлэгээ нэмж барья ингээд энд мөнгө тавьчих чинь тийм ээ. Энэ чинь төгжрөлийн зардал гэдээ ойлгогдчихж байгаа. За тэгээд зам гүрийг барья гэхэд чинь төгжрөл дээр зам гүр холбоотой зам гүр дээр тавьж байгаа зардал гэдээ нэмэгдэж. За нийтийн тээврийг орхигдуулаад олон жил ингээд хөрөнгө оруулалт хийгээгүүд нийтийн тээвэр дээр тавьж. Тэр болгон дээр зарим арга хэмжээнүүдийг төгжрөлийн тодтолтойгоор тавьж байгаа болохоос биш маш олон арга хэмжээнүүд чинь төгжрөлд нөлөөлж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийн төгжрөлийн төсөв гэж ойлгож одоо шилбэл би сайд тэгэхээр энэ олон зам гүүр мөр одоо сургууль цэцэрлэгийн зардлыг би хариуцаад явж байгаа биш. Бодлогын хувьд Улаанбаатар хотод улсын төсвөөр бодлогын хувьд дэмжлэг үзүүлээд одоо энэ жилийн тухайд хэд жишээлбэл 187 тэрбум төгрөгийг дутагтаад байгааг тавьсан ба штэ. Өнгөрсөн жил чи 420-ыг тавьчлаа бараг зарцуулаад дуусчлаа гэж 420-ыг би их олон удаа хэлж байгаа штэ. Өнгөрсөн жилийн 420 тэрбум гэдэг чинь бол Улаанбаатар хот өөрөө төсөвлөөд ерөнхий сайдын одоо засгийн газрын олгосны боломжийн дагуу байгаад 269-ийг л зарцуулсан. А тэр задаргааны өвөнөөр бид хэлээд байгаа шүү дээ. Газар чөлөөлөлт, цэцэрлэг энэ одоо зам гүүрэн байгууламжуудын ажлыг эхлүүлж байгаа зардлууд байхгүй. Тэрнээс одоо Сумья базар гэдэг чинь тусдаа одоо төгжрөлгээд нэг тийм ямар ч тодорхойгүй зүйлүүд зараад байгаа юм байхгүй. Одоо шилбэл өнөө та нөгөө тайлбарсан учраас одоо асуугаад иргэдийн шүүмжлээд байгаа юм нь 1 км замыг уг нь тэр бомоор тавьдаг те 1 км зам гэтэл 1.2 км хайсыг яагаад тэр бомд гөргөөр тавьж байгаа гэдэг дээр энийг би энэ төсвийн зарцуулдаг юм шиг нэг бодлогыг гаргаж байгаа шүү. Нэгдүгээрийг нэг бол явуулнаа. Хашаа хайсныхаа асуудлыг шуурхаалаа. Хурдан энийг шийдээ. Яагаад гэвэл одоо шинэ автобусууд ороод ирэхээр нэгдүгээрийг нэг чинь одоо чөлөөтэй явах хэвээр. Тэгэхээр нэгдүгээрийг нэг бас замын өргөдөх ажлууд байгаа. Одоо зарим газрын зураг төслийн ажил яг хийж байна. Тэгээд дээр нь тэр хашаа хайсыг чинь ингээд сонгон шалгаруулад ингээд явах хэрэгтэй байхгүй яаруулаад би одоо шаардж байна. Тэрнээс тэр компани нь одоо ямар компани шалгараад ямар өтгөр байсан гэхээр тэн дотор нь задаргаагийн тэр улсууд нь өөрсдөө хийгээ танилцуулах хэрэгтэй. Одоо надыг ингээд та хэд одоо төгжрөлтэй холбоотой гэхээр нэг том мөнгө ачаад одоо та бүгдийг хариуцж байгаа гэдэг ингээд асуугаад байдаг. Би тэр хашаа хайсыг дахин давтаа хэлье. Би замын цагдаа биш тэр хашаа хайсны чи асуудлыг яг хариуцдаг юм биш. Бодлогоороо юм дэмжиж явж байгаа хүн байхгүй. Тэгэхээр тэрний тайлан тооцоо гэж нь одоо шилбэл надаас суугаад байгаа хэрэггүй. Тэнд чи хариуцсан нийслэлийн улсууд байгаа шүү дээ. Одоо нийслэлийн замын газар гэдэг дарга нь удирдлага нь одоо байж гин тийм ээ. Тэндээс ч асуух асуудал байхгүй. Тэгээ одоо ингээд та сар болгон уулзахтал нөгөө тэгээд сар болгонд ядуурл одоо сар болгон бид нар ядуурл авилах шиг энэ төгжрөлчүүрийн нийгэм үзэгдэл болцсон байхгүй юу? Тэгэхээр одоо сар болгон та ядуурл хэдэн буурж ингээд сайдраас асуул та тийм ээ. Авилгыг хэдэн буурж ийн гэж. Энэ төгжрөл чинь урт удаан хугацаанд хотын төлөвлөлттэй холбоотой шийдэгдэнэ гэж одоо жилийн хугацаанд би их олон аруудаа хэлж штэ. Тэгэхээр одоо дандаа бэлтгэл ажлууд хийгдэж байна. Урд өмнө хэрвээ жишээлбэл одоо нэгдүгээр игнэч гэдэг юм автобусны асуудлуудаа шийдсэн байсан бол би дараачийн шатны метроны асуудлыг ярина да. Одоо ч гэсэн метроны асуудлыг жишээлбэл одоо хотын дарга битүүр тус тусын шугамаараа ажиллаа хийгээд явж байгаа мэрэгжилтэн бэлтгэхээс ахуулаач гэдэг юм тийм ээ. Тэгэхээр энэ төгжрөлчийн нэг далайцтай нэг том арга хэмжээг шийдэгдэхгүй. Тэгээ олон ажлууд хийж байгаа байхгүй. Одоо тэгээ үр дүн шаардаад байна шүү дээ. Тэгээ үнэхээр нэг жилийн дотор ингээд шууд одоо шийдэгдчих байсан юм бол энэ сайд гаргах ямар шаардлага байхгүй шүү дээ. Энэ чинь зүгээр тэр урсгалаараа яамдууд нь хариуцаад хариуцлагаа дээшлүүлээ шийдэж чинь. Юунд дутаад байсан юм бэ гэхээр
бодлогын ажлууд нь орхигдоод дутагдаад байсан учраас энэ дээр гарч ирж засгийн газрын бодлого их ойлгомжтой болж үр дүн гэж байна. Өнөөдөр засгийн газар маш тодорхой одоо олон юм руу орохгүйгээр хэлж штэ нийтийн дээврийн асуудал руу орж ийн, холбоос зам руугаа орж ийн, сэргэв сэргэлт дэд үтсийн төсөл, шинэ тойрог замын асуудал руу орж ийн. Тэгээд дагуул хотуудын асуудал энэ хөшгийн өндөө эдрий чи ярьж штэ хотуудыг сэргэлдэг. Тэгэхээр энэ бодлогыг хэрэгжүүлж ирэхээр намайг сар болгоно 7 хоног болгон одоо ингээд замын цагдаагийн ажил дээр та одоо хөдөлгөөний зохицуултыг яаж хийж байна? Сургууль цэцгийг хизээ нүүлэх гэж байна гэдэг. Энэ болгон чи өөрийн салбарын ажил байхгүй да. Тэгш сондгоо бол цаашдаа үргэлжлэхгүй гэж байна. Тэгш сондгоог бол миний хувьд бол үргэлжлүүлэх байр суурь бол байхгүй. Ягаад гэвэл одоо үндсэндээ бол тэгш сондгоо явуулж байгаа чинь бол хэдийгээр яхаа ингээд 10 хүнээс суух юм бол 6 нь ерөөхдөө дэмжиж байгаа ч гэсэн яг тэр нэг асуудлууд үүсэж байгаа. Удаан хугацаанд үргэлжлүүлэх боломж ер нь бол байхгүй шахагдаж байгаа. Одоо шийдвэл тэр 2 дугаартай нөхдүүд явж байгаа үнэн. Тэр автер үндэсний төв дээр одоо юу байдгийг авилга байдгийг юм би тэнд очиж үзэж харна гэж бодож байгаа. 2 дугаартай машинууд явж гин. За 2 машин авсан хүмүүс байж гин. Гэхдээ энэ асуудлууд дээр одоо хамгийн гол юмд төрүүлж штэ. Бусад улс орнууд бол захиргааны маш хурдан одоо сарын дотор гэдэг юм хэдхэн сарын дотор арга хэмжээ авъя, үр дүн гаргахыг үл ерөөсөө хийдэг юм бол маш хурдан машины ток хязгаарлах арга хэмжээ.